Сайн байцгаана уу эрхэм мөндөд сонсогчдоо. Хөгт олбтын подкастын ээлж дугаараар төрийн шагнал зохиолч Далхаагийн нуруугаан тэжээвэр дуужийн тухай та бүхэнтэй санал бодлоо хуваалцах гэж байна. За миний би одоо подкаст хийлгүү нэлээд удлаа. Миний подкастыг бол одоо байнга сонсдог үнэнч фэнүүдтэй зориулж одоо энэ удаагийнхаа дугаарыг бэлдсэн юм аа. За саяхан миний би Монголын үндэсний олон нийтийн телевизийн соёл эрдэнэ нэвтрүүлэгт Далхаагийн нуруугаан тэжээвэр дуужийн тухай нэвтрүүлэгт оролцсон. За утга зохиол, судлаач, шүүмжлэгч, зохиолч Бүргийн Батбаяг багштай хамт энэ нэвтрүүлэгт оролцсон юм аа. За нэвтрүүлгийн хугацаа богинохон байсан учраас ер нь бол нэг товчхон яриа болж өрнөсөн. Тийм учраас энэ зохиолын тухай бодож явдаг зүйлээ та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодлоо. За энэ зохиолыг л уншсан хүмүүс мэдэндээ ер нь зөвүүн зохиол гэж дүгнэдэг. Олон хүний амнаас би тийм үг сонсч байсан. За зохиолын гол дүр гөлгөө ч гэсэн ер нь одоо зөвүүн дүр гэж үздэг. За миний хувьд нэмж хэлэхэд бол энэ бол одоо бичлэгийн хувьд зөвүүн, зохиомжийн хувьд зөвүүн, зааман өгүүлж байгаа санаа, үйл явдлын хувьд ч одоо юм зөвүүн зохиолоо гэж ер нь одоо зөвүүн гэж тодтолд багтах зохиол гэж нэмж хэлмээр байна. За зохиолч Нуруугаа бол энэ зохиолыг 1980-аад оны сүүлээр бичсэн байдаг. За тухайн үед геологчдын тухай уран зохиолын уралдаан зарлагдахад за тэжээвэр дуужаан бичиж байр эзэн шагнал үлдсэн байдаг. За энэ зохиолыг бичих энэ зохиолын гол дүр гөлгөөг бол одоо бичих санаа бол хэрхэн төрсэн тухай зохиолч хожим өгүүлсэн байдаг. За энэ зохиолын гөлгөөгийн дүр бол одоо нэгэн эмгэнэлт явдлаас үүдэлтэй юм билээ. За учир юу гэвэл одоо 80-аад оны үед юм одоо ямар ч байсан энэ зохиол бичигдэхээс өмнө Баруун аймаг руу одоо тээвэр хийж явсан том тэрэгний жолооч одоо чиргүүлтэй тэрэгтэй жолооч өөд газар одоо машин одоо халтргаа гулгаатааж байсан юм байх. Тэгээд одоо машин явах боломжгүй болоход чиргүүлээ салгахаар одоо ноцолдож байгаад одоо чиргүүл машин хоёрын одоо гаранд чиргүүл машин хоёрын завсар гараа авчихсан байдаг. За ингээд одоо тэр өвлийн өвөтөнд одоо эзгүй хайр газар одоо бараг шууч нисэхгүй тийм хүнд хэцүү нөхцөлд нөгөө жолооч маань одоо гараа салгаж явах гэж янз бүрээр ноцолдоод барааг одоо энийг бол одоо хожим тэр очисон өнөдөр үдсэн харсан хүмүүс нь ярьсан байдаг. За тэгээ яг ойр хавд нь одоо тэр гараа тэр үний зорилго ерөөсө гараанд тастал одоо салах тийм зорилготой байсан боловч ойр хавд нь яг гарын дор шүүрч яваад одоо гараа хөрөөчих юм уу зүсчих янз бүрийн тийм гарын дор багж болдоогүй. Одоо жишээ нь одоо нэг хөрөө таарсан бол хөрөөт гутгуу байсан бол гутгаар хөтлөх юм уу. Нэг тийм л арга хайж байсан. Тэр нь бол одоо тэр их ноцолдсон бугуун дээр нь гарсан орон их ноцолдсноос нь сүулт мэдгдсэн гэж. Тэгээд тэр хөөрхий жолооч одоо ингээд чонд бариулж өөд уссан ийм эмгэнэлт үйл явдал болжээ. За ингээд энэ үйл явдлыг сонссон зохиолч маань хүн ер нь амьдралын төлөө ямар их тэмцэж эцсийн мөчөө хүртэл одоо үйлчлцдэг. Одоо хүнд ямар их эр зэрэг байдаг тухай энэ жолоочийн тохиолдсон эмгэнэлт явдлаас улбаалan одоо гөлгөөгийн дүр тухайн үед одоо нэг иймэрхүү хүний тухай зохиол бичимсэн гэсэн санаа орж ирсэн байжээ. За ингээд зохиол маань 80-аад оны сүүлээр бичигдсэн тухай би түрүүнд дурдсан. За тэгээ энэ зохиолыг ер нь товчхондоо бол энэ социализмын гажуудлыг эсэргүүцсэн одоо зохиолч хүний эсэргүүцэл юм даа гэж нэг талаар бол хэлж болно. За яагаад вэ гэвэл социализм гэдэг бол одоо хүнийг үнэн шударга цэвэр ариунаар хөдөлмөрлөхийг одоо үнд зүйлэн гэж тунхагладаг тийм нийгэм. Гэтэл бол одоо бусдынхаа хөдөлмөрийг одоо сорж мөлждөг, зугаа цэнгэлээр амьдралдаг. Одоо бүхэл бүтэн сүрэг, бүхэл бүтэн одоо ийм нэг үе бий болсонд энэ нь одоо нийгмийн богшмол үзэгдэл болсонд уран бүтээлч хүнийхээ хувьд дэгдүүцсэн дуу хоолойно гэж
ойлгож болно. За энэ зохиолыг уншсан хүмүүс л одоо яагаад ингэж хэлж байгаа вэ гэдэг чинь шалтгааныг мэдж байгаа. За тэгээ энэ зохиолын үн цэн өдгөөж хэвээр энэ зохиолын агуулгаараа үн цэн өдгөөж хэвээрээ байгаа. Яагаад вэ гэвэл манай өнөөгийн нийгэмд ч гэсэн одоо ийм хижээврүүд маш олон бүр одоо ийм бүхэл бүтэн давхар бий болсон. За энэ нь бол одоо ийм дарга нэртэй одоо их мэдл бүхий хүмүүс одоо олигархууд гэж ярьдаг. Одоо татварын мөнгөөр тансгалдаг, авилгалаар хагартлаа баяждаг. Ард түмэн бүгд хувааж хүртэх ёстой тэр байгалийн баялаг, ашигт малтмалыг одоо хитгэн гэрүүл эзэмшдэг. За одоо энэ бусдынхаа бий болгосон одоо нийгмийн хөрөнгийг, нийгмийн үнд цэвлийг одоо хитгэн хүн одоо ингэж одоо ерөөсөө өөрсдөө эзэн юм шиг өөрсдөө одоо бүх юмний өөрсдөө бүтээн бий болгосон юм шиг ингэж туйлж тансгалдаг ийм тэжээвэр одоо энийг би бол одоо шууд тэжээвэр гэж хэлэх байна. Эдгээр бол одоо өөрсдийн ариун цагаан хөдөлмөрөөр ус, шудраг ус аргаар, аль бохир муухай аргаар далдуурс одоо сим сүлбэлдэж, нам ховөлдож одоо ард түмнийхэн олон зууны турш бүтээн бий болсон баялаг хөрөнгийг одоо ингэж идэж тансгалдаг ийм бүхэл бүтэн тэжээврүүд манай өнөөгийн нийгэмд байгаа юм аа. Тийм учраас энэ зохиолын үн цэн бол ер нь агуулгаараа бол энэ тэжээврүүдийг илчилж байгаа. Тэжээврүүдийн дунд одоо үнэн чударгаар амьдрах нөхцөл боломжгүй болж байгаа. Игэл хүний тухай ийм сайхан зохиол юм аа гэж бодогддог. За зохиолч бол авьяас уран чадвараа гайхалтай харуулсан бүтээл гэж боддог. За тэр үйл явдал одоо дүрслэл одоо дөрүүдийн зан арын шиг маш гоё тодорхойлж бичсэн байдаг. За одоо уран бичнэхээр одоо их л одоо уянгийн халилтаа шүлэг яруу найраг мэт одоо их л цэцэлж бичгийг л бид нэр одоо гоё уран бичжээ гэж ойлгоод байдаг. Гэвтэл одоо маш их товчхон үгээр маш тодорхой оновчтой үгийн сонголтыг гоё тааруулж үйл явдал болон дүрслэлийг маш гоё урнаар гаргаж болдго юм байна гэдгийг зохиолч маань энэ бүтээлээрээ бол бүрэн дүүрэн харуулж чадсан гэж бодож байна. Ер нь бичлэгийн ур чадвар одоо дүрслэл бол маш гайхалтай. За тэгээд хамгийн гол нь дүрийн одоо дотоод сэтгэл зүг маш их торгон мэдэрч бичсэн байдаг. За тэр хүний сэтгэл хөдлөл, ааш авир, зам дөрөх, за тэр нүүрний хувирал, хөдөлгөөн зэрэгээс тухайн ямар ааш авир гаргаж байгаа, яах гэж байгаа, байж баламгдж байгаа мó, гайхаж байгаа мó, эсвэл уурж бухимдж байгаа мó гэдгийг одоо нэг олон уршил тооцлоггүйгээр маш тодорхой гаргаж өгсөн байдаг. За түүнээс гадна бол энэ харилцан яриан дээр одоо цаад хүний хаан тэр одоо за сэтгэл хөдлөл, тэр залд бодож байгаа бодол, за тэгээд тэр хүний хаан ааш авир ер нь юу бодож байгаа, яах гэж байгаа, ямар авир гаргаж байгаа гэдгийг нь маш сайхан тийм богинохон зайд тэгээ үгийг оновчтой сонгоно гэдэг бол тэр дүрслэлийг маш тодорхой болгодог. Энэ зохиолд одоо үгийн сонголт бол одоо хамгийн түрүүнд маш чухал байдаг. Хүн одоо хичнээн уран сайхан усгаад одоо үгийн баялгаар зодож бичиж болно. Гэхдээ үгийг оновчтой сонгоод маш товчхон бичих юм бол тэр нь хүнд ойлгомжтой, гас гадна маш их сэтгэлд хүрдэг. Одоо яг үний юм гэдэг ийм байдаг юм байна. Яг ийм байдаг. Яг ийм үйл явдал болж яаж гэдэг энэ хүн ийм байна гэдгийг одоо нэг хуудас, бүхэл бүтэн хуудас уншиж ойлгохгүй 2-3 үгнээс тухайн нэг л тодорхойлоод авч болдог. За би зүгээр зарим нэг ганц хоёр нэг жишээ хэлж үзье. За жишээ нь намайг дуудагдаж ирэхэд ээж минь зовлонгоос нэг нь тагдсан байлаа гэж нэг юм өгүүлбэр байх. За энэ бол одоо гөлгөө ингээд гадаад руу сургуульд явсан ойгуур нь одоо ээж нь ингээд нас бараад эргэж ирсэн тухай. Тэр хэсэгт эрдэл нэг юм намайг дуудагдаж ирэхэд ээж минь зовлонгоос нэг нь тагдсан байлаа.
Энэ нь бас маш гайхамшигтай өгүүлбэр шүү дээ. Зовлонгоос хагацах, зовлонгоос үхлээр хагацах гэдэг чинь юу гэсэн үг вэ? Энэ бол одоо гэлгөөгээ хичнээн хүнд хэцүү зовлон туулж байсныг ерөөсө тэр ганц өгүүлбэрээр л илэрхийлж байгаа. Одоо тэр хүнд бол үхэх нь харамсалтай боловч одоо зовлонгоос гítэлж байгаа. Гөр одоо нэг талаараа бол тэр үхлээс тэр зовлон тэр хүний одоо туулж байгаа зовлон бол одоо үхлээс ч хэцүү хүнд хэцүү байсан байна гэдгийг ерөөсөө ингээл нэг өгүүлбэрээр гаргаад хэлчихэж байгаа. За одоо генералын охин гэж саргаа гэдэг бүсгүй гардаг. За одоо бас нөгөө тэжээврүүдийн нэг ингээд одоо тэр дарга сайд гэдэг эрх мэдэл өгөхээ мөнгө хөрөнгөтэй айлын хүүхдүүд одоо ингээд цуглаж наргид цингэж одоо тэр тухайн үед ийм хориотой байсан одоо порнобчлыг үздэг. Тэгээ бууж идэж одоо ингээд зугааж цингдэг одоо нэг хэсэг мүлэг залуучуудын нэг төлөөлөл нь саргаагийн бүсгүй байдаг. Тэгээ саргаа бол одоо өөр ингээ хүн гаднаас нарахад ингээ генералын охин одоо ганган нэгжин увцносдөг. Юугаарч дутаж буцахгүй. Одоо өөрөө ч одоо их сайхан тус царайт сайтай юм сайхан бүсгүй боловч тэр одоо өөрийнхөө одоо энэ учир утгагүй зугаа цэнгэлээс одоо энэ самуурал энэ хуурамч амьдралаас залхаж гүйцсэн байдаг. За тэгээд энэ өөрийнхөө энэ дотор оршиж байгаа энэ сэтгэлийнхаа зовлонг, сэтгэлийнхаа шаналлыг одоо гөлгөөтөө цуг ингээд сууж явахдаа ярьж ингээ өөрийгөө уудалж онгойлгодог. Яг тэр хэсэгт бол саргаа нулимстай арх хууж байлаа гэсэн нэг л өгүүлбэр байна. Саргаа нулимстай арх хууж байл. Тэр бүсхэн одоо шаналж байгаа зовлон үнгийг бол ердөө тэр өгүүлбэрт л бараг багтааж хэлж чадчих. Түүнээс одоо ингээ саргаа одоо уйлаад нулимс нь масгараад архин дотор нь ороод ингээд ийм олон уршсан байхгүй зүгээр л саргаа нулимстай арх ууж байлаа гэдэг бол уншиж байгаа юм бол маш тодорхой дүрслэл бий болж байгаа. Тэр бүсгүй одоо үнэхээр тэр өөрийнхөө тухай зовж чаналж яваа юм аа ингээд сэтгэлээ уудалж гөлгөөд яриад одоо тэгээд ингээд өөрийн мэдлгүй уйлаад ингээд ууж байгаа ингээд хундахтаа тавьчихсан архинд нь нулимс нь туслаад орж исэн байна гэж ийм дүрслэл хүний сэтгэлд шууд буух жишээ. За энэ зохиолын одоо гол дүр одоо гөлгөө гэж баатрын маань хайртай болсон бүсгүй. Цэнгэлийн тухай одоо гөлгөө биеийн бүсгүүтэй суух уу яах уу гэж одоо тийм нэг эргэлзээнд орж бодож байгаа. Үнэхээр ингээд сэтгэлээсээ дурлцсан. За цэнгэл бол гөлгөөгийн хадам аав за одоо туяа гэдэг бүсгүй бол тэр галагийн одоо сайд одоо тэр том алам тушаалтны охин. За тэгээд туяатай юм ч гэсэн нэг хуурамч үерхчээсэн учраас одоо хадам аавна гэж тухайн үедээ зохиолд хадам аавна гэж гардаг одоо өөрөө гөлгөөж гисэн миний хадам аав гэж одоо ярьж бичдэг. За тэгээд цэнгэл бүсгүй бол тэр сайд одоо цэнгэл бүсгүйд одоо өнгөж 16 настай охин байхад нь одоо өөрийнхөө дэргэд аваад одоо үйлчлэгчээр ажилд аваад тэгээд тэр бүсгийн залуу нас говц гэслэн хамаг юм одоо хамж шимж тэр бүсгүйг одоо сургуульд сургаж ажилд оруулж байр авч өгч мөнгө хөрөнгөөр итгэж за тэр үтгэл бүр сүлд нь одоо нөхөр хүртэл авч өгдөг. Тэгээд тэр хүн бол одоо ингээд өөрийнхөө иргэшээлд бүрэн оруулсан. За энэ амьдралдаа цэнгэл бүсгүй бол маш их гутарж унж үний эрхэнд орсон амьдралд эхэндээ залуу насандаа бол энийг бол одоо их сайхан аз жаргал гэж бодож явсан боловч амьдралын мөн чанарыг мэдээд ирэхээр хүний иргэшээлд одоо амьдрын гэдэг хөгшин хүний одоо хайр сэтгэлгүй тэр хөгшин хүний өвөр твтэн гэдэг ямар хүнэгтэй зүйл болохыг ойлгоод би яг одоо энэ аквариумд байдаг загас шиг амьдарч байгаа юм байна. Энэ аквариумаас гарах юмсан өөрийн эрхчлөөгөөр явах юмсан гэсэн тэр бодол хүслээ гөлгөөд ярьдаг. За тэгээд тэр гөлгөөгийн тэр бодож байгаа хэсгийг бол ингэж дүрслэн хэлсэн байдаг. Тэр бол амтд балыг нь зөвгийн шимж, үнд тоосыг нь ирвэхээ зөөч гэсэн цэцэг юм.
Харахад тансаг сайхан цэцэг. Ердөөл нэг юм хоёр өгүүлбэр байна. Богинохон хоёр өгүүлбэр. Харахад тансаг сайхан цэцэг. Гэвч тэр цэцгийн бол одоо амтд балыг зөгийн шимж үнд тоосыг нэрвэхээ зоож гисэн. Одоо нэг өсөнтөө одоо хиймэл цэцэг одоо цаасан цэцэг шиг. Нэг харахад нэг гоё цэцэг боловч тэнд одоо ямар ч үнд зүйл байхгүй юмсан. Гэж одоо энэ хөгшин сайдд одоо залуу насныхаа шим шүүсийг сурулсан үзэгсэн төсгүй. Цэнгэлийн тухай бодож суудаг. За иймэрхүү маягаар ер нь маш их олон гой дүрслэлүүдийг бол хэлж болно. Одоо хөлгөө цэнгэл үсгүүд одоо ухаангууд оруулж одоо тэрийг юм л өөрөө цэнгэл үсгүүд бол сэтгэлээ нээхийг хүсдэггүй. Харин бүр эсрэгээр нь одоо цэнгэлийг чадах гээд байгаа юм шиг. Цэнгэлийн мууг үзэх гээд байгаа юм шиг ийм аашаар гаргаж явдаг. Тэгээд одоо хөдөө хэр геологийнхаа ажилд одоо ингээд хөдөө ганцаараа явж байхдаа дотроо ингэж бодож байгаа. Өндөр хөх тэнгэрийн хээл, уулын хэр, усны толион дотроос олгож дүүрэн алгнууд нь мэлтэлзэн тодрох юм гэж. Одоо хайртай бүсгүй, хайртай болсон эсвэл цэнгэлийгээ бодож байгаа тухай хэсгийг одоо ийм гоё өндөр хөх тэнгэрийн хэр, уулын хэр, усны толион дотроос олгож дүүрэн алгнууд нь мэлтэлзэн тодрох юм. Юм болгоноос хайртай бүсгүй нүд нь харагдаж нүд нь одоо мэлтэлцэн тодорч байсан. Одоо хайр сэтгэлдээ шатчихваа. 20 ганцаар энэ тэнжваа залуугийн сэтгэлийг одоо гайхалтай уран илэрхийлсэн байдаг юм. За гөлгөө бол өөрийгөө би өвөл газрын амийг хадгалан харцалдаг. Зун өвлийг санагдуулам хүйтнээр цоригдаг. Шанд ус шиг л байхыг хүсдэг гэж. Гөлгөө өөрийгөө тодорхойлсон одоо нэг ийм өгүүлбэр байна. За энэ мэтчлэн зохиолын дүрслүүд бол маш гоё. За тэгэхээр зохиолын зохиомж би түүнээс энэ нь л одоо зөвүүн зохиолоо гэж. Зөвүүн зохиолын учир шалтгааны нэг бол зохиолын зохиомж байна. Энэ зохиол бол өөрөө маш их сонин эхэлдэг. За эрэлд одоо тэмээний эрэлд явж байсан залуу эзгүй хайр газар одоо нэг хүн оршуулдаг хондны дор нэг майхантай таардаг. За тэгээд тэр майханд орж одоо тамхи тариач ирдэг. Тэгээ юм онгочж байгаад нэг дэвтрийн завсраас нэг зураг ундаг. Тэр зургийг аваад үзсэн чинь өөрийнх нь хайртай бүсгүй цэнгэлийн зураг байдаг. За ард нь чамд нохоо мэч үнэнд гэж үнэн ч гэж бичсэн. За эндээс л маш их сонин адлын утлууд эхэлдэг. За тэр тэмээний эрэлд явж байгаа хүн хийн. За тэр цэнгэл бүсгүйтэй ямар учиртай юм, гөлгөө ямар учиртай юм гэх мэт ийм сонирхолтой байгаа дотроор цануулсан. Одоо яах вэ? Энэ ямар учир шалтгаанаар энэ залуугийн хайртай бүсгүй энэ гөлгөөгийн одоо энэ гөлгөө гэж одоо тэр залуу бол одоо хин нэгэн геологч л гэж бодож байгаа болохоос одоо гөлгөөг юурээс харж үзээгүй таньж мэдгүй хүн. За тэгээд цэнгэлтэй ямар учир холбоотой болохыг мэдхийн тулд түүний тэмдэглэлийн дэвтрүүдийг онгошиж тэмдэглэлийн уншиж эхэлдэг. За ингээд зохиол мөн үндсэндээ нөгөө хайр сэтгэлтэй бүсгүйтэйгээ холбоотой тэр нөхрийг л одоо ирж сурвалжилж яваа. Малын эрэлд явсан одоо явж байгаа тэр залуу болон гөлгөөгийн тэмдэглэл гэсэн юм үндсэн хоёр шугамар байна. За энд бол зохиолч өөрөө маш далд байдаг. Одоо ингээд зохиолч одоо энэ эрэлд яваа залуу бол ийм учиртай ингээд ингэсэн тэгсэн тайлбар байхгүй. Одоо ерөөсөө яг 1-р үеэс тэр эрэлд яваа залууг 1-р үеийнээс хүүрнээд за тэр эрэлд яваа залуу гөлгөөгийн тэмдэглэлийн дэвтрийг одоо ингэж уншиж байгаа. Маягаар гөлгөөгийн тэмдэглэлийн дэвтрийг одоо ингэж гөлгөөгийн тэмдэглэлүүдийг тэр залуугийн үйл явдалтай ингэ сүлжээ оруулсан байдаг. Үүгээрээ маш их сонирхолтой зохиомж явдаг. Тэгээд яг зохиолын үйл явдлыг яг тис дараалан юм уу? Эсвэл одоо энэ тийм тэрний юм гэж одоо маш тийм янз бүрийн тайлбар бол зохиолчийн зүгээс оруулаагүй байдаг. За уншигч бол одоо тэр эрэлд яваа нөхрийн адилаар энэ үйл явдлыг бас цуг ирж хайна. Тэр үйл явдлыг сүлжээс зангилаа учир шалтгааныг олж нээхийн тулд тэмдэглэлийн дэвтрийг нь одоо тэр залуутай зайлшгүй унших юм шаардлагатай болж байгаа.
За тэгээд ер нь бас нэлийн анхааралтай сайн уншихгүй. Энэ үйл явдал бол өөрөө ямар нэгэн би дистралгүй гэж хэлсэн. Одоо тэгээд нэг тэмдэглэлийн дэвтрээс уншиж байгаа учраас ингээ үйл явдал нь хоорондоо одоо цэнгэлтэй нэг уулзсан, саргаатай уулзсан, хадамтайгаа уулзсан гэдэг ингээд үйл явдлууд нь бол одоо нэг дистрал гэхээс илүүтэй зүгээр одоо гөлгөөний тухай ингээ тэмдэглэнүүл ингээ оочин цооч явж байгаа. Тэгээ ямар үйл явдал болсон, яасан ийсэн гэдгийг одоо бүр нарийн сайн энэ учир шалтгаан холбоос нь юу нэгдгийг нарийн мэдхийн тулд зохио уншигч бол маш анхааралтай унших ийм шаардлага тулгарч байгаа. За тэгээд зохиолын гол дүрийн тухайд бол энд бол одоо нохоотой холбоотой зүйрлэл метафорууд их гарч ирдэг. За зохиолын гол баатар бүлгөө мөн одоо хойд эцгийн зодуур харигслал одоо тэр дарамтанд ор маш хэцүү өссөн. За энэ тухайд ээж нь бол миний хүү хаа хамаагүй явж хар нүднээс хөмсөг гадуур гихчээр өслөө дөө гэж хүүгийнхаа тухай хэлдэг. Ердөө л одоо нийгмийн бүлгэрт тэр хар нүднээс хөмсөг гадуур гимшиг явж өслөө гэдэг. Энэ гөлгөө хүү хөрх ямар хүү хэцүү байдалд одоо өсөж өндөвөө гэдгийг энэ өгүүлбэр бараг тодорхойлж байна. За тэгээ хойд эцэг бол арх уудаг, одоо агсам тавьдаг, ээжийг нь зоддог, гөлгөөг одоо гөлгөнөөс дор үздэг. Ер нь аав нь шууд хэлдэг байсан байгаа. Чи бол миний дижээс нохоо гөлөг гэж. За ээж нь бол одоо дижээс нохоо. Гөлгөөг бол түүний гөлөг гэж одоо нэр нь хүртэл гөлгөө нэртэй. За тэгээ энэ нохоотой холбоотой бол олон дүрслэлүүд гарч ирдэг. Цэнгэл бол одоо гөлгөөд нохоо шиг үнж явнаа гэж тангарлаж. Одоо цэнгэлд бол одоо энэ амьдрал нь өөрийнх нь энэ сайн сайхан гэж бодж явсан амьдрал нь утга учир үн цэнэгүй санагдсан учраас одоо нохоо шиг үнж явнаа гэж гөлгөөд тангарлаж. За туяа бүсгүйтэй үерхэж байх хугацаанд мань гөлгөө маань аавынх нь нууц амаргийг олж мэддэг. За араас нь мөрдөж явсаар байгаад бүр хооронд нь мөргөлдүүлдэг. Өөрөө бүр тэр ихтгэл туяа цэнгэл хоёрыг одоо үерхэж байгаа бүсгүй хаан аавынх нь нууц амаргийг одоо үерхэж байгаа бүсгүйтэйгээ хаалц тулгнаа гэдэг бол бас л хүнд хэцүү асуудал шүү. За энэ бүхэнд нэгдүүлсэн туяа чи яг л мөрч нохоо шиг юм а гэж. Зуудаг нохоо шиг юм а гэж туяа гөлгөө хэлдэг. За тэгээд энэ цэнгэл гэдэг бүсгүй одоо мань гөлгөөгийн хадамаа болох тэр сайдын нууц амарг юм а гэдгийг зүгээр одоо саргаагийн нэг удаа санаандгүй ярьсан яриан дээрээс олж мэдсэн гөлгөө маань мушгсээр угаад нөгөө цэнгэл бүсгүйг олж авч өөрийнхөө урхинд оруулдаг. За энийг мэдсэн саргаа чи яг мөрч нохоо шиг юм а гэж гөлгөөг хэлж байдаг. За ингээ гөлгөө маань нэр нь өөрөөс боддог. Ерөөс нь дандаа л нохоотой холбоотой юм гарч ирэх юм а гэж. Тэгээд ер нь одоо яг гөлгөө шиг өөрөөхөөрөө байж чадах хүмүүс маш уур. Одоо манай өнөөгийн нийгэмд тунцсан ёс суртахууны үнд зүйлээ хадгалан үлдэнэ гэдэг одоо хичнээн хэцүү төвөгтэй болохыг гөлгөөгийн туулсан амьдрал харуулж байдаг. За ер нь яг өөрийнхоороо байж чаддаг. Одоо өөртөө үнэнч байж чаддаг. Өөрийнхөө үзэл бодолд үнэнч байж чаддаг. Хин нэгэнд урахгүй, шарахгүй, хин нэгний одоо талбаанд ор, суганд ор амьдрахгүй, өөрийн хүч чадлаар амьдрна гэж боддог. Ийм хүчрхэг хүмүүс л жинхнээсээ хайрлал дурлаж бас амьдрч чадна гэдэг. Ийм мессеж энэ зохиол юм та. Гол өгүүлэмж юм а гэж миний хувьд бодож байгаа. Гөлгөө хэдийгээр одоо энэ яг өөрийнхоороо байх гэсэн, шудраг байх гэсэн, өөрийнхөө үзэл бодолд үнэнч байх гэсэн, өөрийн чадлаар амьдрах гэсэн энэ зангаас авч одоо олон хүн дад үзэгдэж. Амьдрал нь буруу тийшээ эргэж байсан боловч тэр өөрийнхөө этик, ёс суртахуун, мораль, мөн чанар тэр юм аа гээхийг хүсээгүй. Яг тэр чигээрээ л үлдэхийг хүссэн. За тийм учраас ийм хүмүүс одоо жинхнээсээ хайрлал дурлаж бас амьдрч чадна гэж хэлж байгаа юм ийм учиртай. Гөлгөөд одоо сайдын охинтой сууж сайхан ажил төрөлтэй болж тансаг сайхан амьдрах боломж алган дээр нь л байж байгаа. Одоо нөгөө амандаа орсон шаардсыг хэлээр хөдөлгөнө гэж. Гэвч гөлгөөд бол яг өөрийнхөө амьдрах, өөрийн хүч чадлаар амьдрах, шудраг амьдрах, гол нь шудраг байх гэсэн нэг тийм
үзэл санаа, өөрийнх нь амьдралын одоо яг гол зорилго, философи. За яг энэ шударга байх, өөрийнхөө байх гэдэгтэйгээ өөрийнхөө ингэж амьдрахын тулд маш хэцүү юм сэтгэл санааны зөрчилд орж байдаг. За энийг бол одоо зохиолд бол маш тодорхой дүрслэн харуулсан байдаг. Одоо зохиолыг уншиж байгаа хүнд бол гүлгээ бол одоо нэг ястан нохоо санаатай, нохоош гэх юм тагж бодогдохоор за нэг хүнийг чадах гад байдаг. Нэг хүнийг үзэн ядаад байгаа юм шиг, хүнийг хорлох гээд байгаа юм шиг, хүнийг чадах гээд байгаа юм шиг ийм аашарын шин гаргаад байдаг. За энэний учир шалтгаан бол гүлгээ маань ерөөсөө яг өөрөөхөө дэвчиж одоо тэр тэжээвэр тэр хуурамч баг зүйлсэн хүмүүсийн өөрөөхөө үлдэхийн тулд ингээс өөр арга байхгүй. Ингээд дэрсэж байж л өөрөөхөө одоо өөрийгөө авчих гарна гэж бодсон байдаг. Тэгэхгүй тэр идийг одоо аялдан дагалдах юм уу? Тэр идтэй таалагдахын тулд ингээд баг зөөх юм бол гүлгээ маань одоо ёстой жинхэнэ нохоон гүлгэл болно гэдгийг өөрөө ойлгосон учраас одоо ийм сэтгэл зүйн тоглолт хийдэг. Одоо би тэр нэгэсэндээ бол эн чинь гүлгийг өөрөө өөртөө тэмцэж байгаа тэмцэл мөн өөрийнхөө тэр шудраг ус явдалтай тэр хуурамч баг зүүсэн тэр хуурамч нөхдүүдтэй тэмцэж байгаа тэмцэл нь бол одоо тэднийг чадах, тэднийг мухардуулах, тэдний хүн цохилтонд оруулах, тэднийг гимшүүлэх одоо ийм сэтгэл зүйн тоглолтууд. За анхандаа гүлгөөгийн зан чанар одоо үерхжсэн, найзалж байсан нөхдүүд нь бол таалагддаг. Гэвч гүлгөөгийн маань одоо ууггүй оролдлого тэдний одоо зүг хийж байгаа энэ одоо сэтгэл зүйн дайралт, дал давталгоо амжилттай болсон учраас ер нь одоо тэр зохиолын бааtruуд одоо ийм гимшил энэ болж өгөхгүй амьдарч байна гэж дотроо бодож гаднаа ил гаргадаг тэр юмнууд одоо ингэж дэсэрч гарч ирж байгаа ийм үзэгдлүүд байдаг. Жишээ нь саргаа бүсгүй одоо ингээд зовлонгонд очоод би одоо цааш ингэж амьдармаар байна гэдэг ч нөгөө нулимстай арх уудаг ийм хэсэг байдаг. За цэнгэл бүсгүй ч гэсэн одоо өөрийнхөө амьдралыг ерөөсөө ийм аквариумд алтан загас шиг юм одоо үн чинь нөгөө ингээ бусдын зугаа зингэл болж бусдын одоо эд бараамт ингэж амьдарч байгаа одоо утарч хунаад тэрэндээ гимшээд амьдралаа өөрчлөхөөр шийдэж нөхрөөсөө салаад ор сургаггүй алгалт 5 жил суусан нөхрөөсөө салаад ор сургаггүй алгалт. Уг нь бол цэнгэл маань өөрөө инженер үйлдвэрийн дарга ийм цалин хангамцайтай байр савтай за нөхөр нь одоо бас эрдэм шинжилгээний ажилтан нийгэмд байр суурь ажилласан юм хүмүүс. Тэгээд одоо ийм сайхан одоо өнөөдрийн нийгэмд одоо хүсээд олдомгүй ийм сайхан нийгмийн өндөр байр суурьнд гараад тэрийг нэг л өдөр юу ч болгож аян гүрд нэргэж нурааж хийнаа гэдэг бол одоо хүнээс яг тийм шийдвэр гаргах нь үүндээ одоо байж боломгүй юм хүнд хэцүү шийдвэр. Гэвч гөлгөөтэй учирсан уулзсан гөлгөөтэй одоо ярилцсан сэтгэлээ онгойлгосон ер нь тэгээд амьдрал ямар байх тухай өөрөө яаж амьдарч ирсэн тухайгаа эргэцүүлэн бодоод цэнгэл маань одоо ийм шийдвэр гаргадаг. За ингээд ер нь зохиолын дөрүүд маань хоорондоо зөрчилдөж явсаар ер нь цаашид хэн хэрхэн яах нь ер нь тодорхойгүй байх гэдэг бас зохиолын нэг гоё чанар л да. Ер нь зарим зохиолыг ингээд уншихад бол баг нэг ихний хэдэн уудс уншаад энэ зохиолын төгсгөл нь тодорхой, цаашд өрнөх үйл явдал баг тодорхой байдаг. За энтэйгээ муудалж явж байгаа. За энтэй сайн болоод ингээд нэг дундуур нэг хүн орж ирээ. За ингэж жоохон маргаан хилцэн үл ойлголцол болж байгаа эцсийн энэ хоёр нь ингэж суунаа амьдрнаа гэх юм одоо маш юм тодорхой зураглалын тодорхой зохиолууд байдаг. За энэ бол мэдгүй одоо над миний хувьд бол одоо би ер нь бас юм бүх юм тов тодорхой байхад бол гिचний адал явдал өрнөс бүх юм тов тодорхой байхад бол надад бол зохиол сонирхолгүй, урамгүй, үн цэнэгүй санагддаг. За тэжээвэр туужийн тухайд бол яг энэ зохиолын бааtruу яатаг гэсэн нь бол тодорхой бас бүрхэг. Одоо саргаан хинтээ суух юм. Одоо цогтойгоо гөлгөөний одоо ахлах мэргэжилтэн байсан
тэр залуу одоо хинтээ суухын, туяа яахын, цэнгэл юу болохын энэ зохиолын баатруудын хувь заяа маань тодорхойгүй. Ер нь зохиолчдын ярианаа сонсож байхад зохиол нэгэнд бичигдсэн бол зохиолын баатрууд зохиолчийн мэдлээс гардаг. Өөр өөрсдийнхөө хувь заяагаар амьдардаг гэж мундаг зохиолчд бичсэн байдаг. За энэ бол магадгүй тэр далд ухамсар дотоод оюун бэлэг тэр зохиолд оролцож байгаа тэр зохиолчоос гарч байгаа тэр зүйлүүд одоо зохиолч одоо өөрөө би энэ дүрийг ингэн, энэ дүрийг энтэй суулгана, энийг салгана гэж анхандаа төлөвлөдөг боловч зохиол бичих явцад зохиолын амжилсан дүр гэдэг бол өөрийнхөө хувь заяагаар явдаг гэсэн ийм яриа байдаг. За би энийг бол магадгүй их үнэн байхаа одоо яг ингээд зохиол бичдэг хүмүүсийн хувьд яг тийм тохиолддог байх гэж боддог. За тэгээд энэ зохиолын тухай ерөн цааш нь дэлгэрүүлж яриад ах юм бол одоо мундахгүй их урт яриа болно. За Достоевскийн Подоросток гэж романыг манай нэт орчуулагч Гомсронгой Хүүн заяа гэж орчуулсан байдаг. За энэ бол одоо өсвөр насны 18-19 настай ийм өсвөр насны залуугийн тэмдэглэл, бодрол, хүүрнэл, монолог маягаар бичигдсэн юм зохиол. За энэ зохиолын баатар бол одоо ботож хүүхэд гэх нь хааш юмтай одоо хууль бус хүүхэд, хамжилгын эзний хүүхэд, хамжилгынхаа одоо зарц барлаг хүүхэнтэй хамжилгын эзэн маань за нууц амаргийн холбоо үүсгэн. Нууц амаргийн холбоо ч гэдэг одоо ямар ч байсан тэр хүүхэнтэй нийлж нөхцснөөс тэр зохиолын Голбаатар залуу төрсэн байдаг. Тэгэхдээ бол энэ зохиолын Хүүн заяа романы гол үзэл санаа бол яг одоо эргэн тойрон ингээд хүн чанараа ингээд хүмүүсэн гэж эргэн тойрон одоо ингээд ялзарсан амьтаар дүүрсэн байхад өөрийнхөө хүн чанарыг хэвээр хадгалан үлдэж байгаа тийм нэг үлдэж чадаж байгаа тийм хүний л дүрлэлтэй. Тэгээ яг энэ хөлгөө бол бас тэр Достоевскийн тэр зохиолын баатартай өстөө санагддаг. За эргэн тойрон ингээд худалч хуурамч баг зүүсэн хүмүүсээ дүүрч бусдад одоо сайхан харагдах гэж бусдын нүдэнд л одоо сайхан харагдаж ад жаргалтай байвал болоо гэсэн тийм бодолтой. Амьдралынхаа сайхан муухай юмыг одоо ингээд хуурамч багаар халахалсан ийм хүмүүсийн дунд яг үннээрээ үлдэх өөрөөрөө байх гэдэг хичнээн хүнд хэцүү вэ гэдгийг гөлгөөгийн дүр харуулдаг. За манай нийгэмд гөлгөөш хүмүүс байна зөндөө бий. Гэвч гөлгөөш хүмүүс бол тийм нийгэмд ил гарцах өөрийнхөө үзэл бодлоороо явах маш хэцүү. Социализм үед тийм байсан. За манай өнөөгийн капитализм нийгэмч бас яг тийм байна. Манай нийгэм бол тийм шудраг хүмүүст өөрийнхөө үзэл бодолтой хатуучин хүмүүст бол тохирохгүй. Тийм шудрагаараа байх, өөрийнхөө хүч чадлаар явах тийм боломж бол хаалттай нэг юм. Энийг бол одоо зөвхөн хин өнгөл хэлэх байх. Шудраг амьдрахад хаалттай нэг. За Тодко Самсон гэдэг одоо залуу зохиолч байдаг. За тэр зохиолчийн одоо чамд хин идэх юм бэ гэдэг юм сурал ормаа бичсэн зохиолч. За энэ зохиолчийн Вангийн нулимс харилаар яригсэд арманууд байдаг. За ялангуяа Вангийн нулимс арманыг уншиж байхад манай өнөөгийн нийгэм бол хаалттай нэг. Шудраг хүнд хаалттай. Хориотой нэг. Энд бол шударгаар бол амьдарч болохгүй нэг гэдгийг бол тэр зохиол, тэр арманд бол одоо баримт бодлоготой маш тодорхой харуулсан байдаг. За одоо Тодко Самсоны сүрэг гэдэг арман тун утахгүй хэвлэлтэн гарах юм байлаа. Энэ арман бол ингээд ер нь одоо хэвлэлтийн хажиж шилжсэн баг гэж бодож байна. За ямар ч байсан би энэ арманыг бол их хүлээж байгаа. За Монголын нийгэмд бүгшсэн энэ муу муухай юмыг энэ одоо хөл толгойнх нь байр солигдсон одоо хатуухан хэлэх юм бол харахны үр болсон намагт эргэлт уцтдаггүй живж байгаа энэ нийгмийг нэг хөрсөөр нь улаар нь
одоо гаргаж ирж бичих эцсийн дүгнэлтэд тэр одоо сүрэг арманд яриад хийх байхаа гэж би их хүлээж найдаж байгаа. За яг ингээд өөрөөхөө байх одоо өөртөө үнжүүлэх шудраг үннээр явах гэсэн ийм дүр одоо мосоо гэж нэрлэгддэг улс болд улсаа гэж залуу одоо мангийн нулимс хар хэлээр яригсад. За хормын гэрч гэдэг одоо энэ ормонуудад дамжин гардаг юм дүр байдаг. Ер нь бол одоо байдгал нэг хайр сэтгэл, адал явдал, зааллага юм уу одоо ингээд нэг нууц амраг байдгал нэг юмыг байдгал нэг хэлбэрээр бичээд байхаар маш уйтгартай байдаг. Бидэнд уран зохиол бол ерөөсөө өөрөө уран зохиолыг ямар нэгэн үүрэг хүлээдгүй. Уран зохиол бол ямар нэгэн үүрэггүй тухай их олон одоо энэ том судлаач мэрэгжлийн хүмүүс одоо ярилцдаг хөхтэй ярьсан. За уран зохиол ямар нэгэн үүрэг хүлээхгүй. Одоо уран зохиол бол соён гээрүүлэх юм уу, хүний хүмүүжүүлэх. Одоо нийгмийн татах, нийгмийнхаа гэм дутагдлыг илчлэх, хүмүүст сануулгах, сэрүүлэх, сэрэмжлүүлэх ямар нэгэн үүрэггүй гэж одоо бас нэлээд нэртэй төрөлтэй хүмүүс ярьж байгааг би сонссон. За энэ бол би маш буруу гэж боддог. Уран зохиол бол өөрөө яг за зохиол бичиж байгаа хүнд чи одоо нийгмийнхаа өмнө, хүмүүсийн өмнө, ард түмнийхээ өмнө ийм үүрэг хүлээн шүү гэж хэн ч үүрэг тавихгүй. За уран зохиолын өөрийнх нь мөн чанар нь уран зохиол заавал цаанаа нэг үүрэг хүлээж идэг. Өөрийнх нь одоо уран зохиолын өгөгдөл юм уу өөрийнх нь уран зохиолын өөрийнх нь мөн чанар үүрэг хүлээж идэг. Тэгэхгүй л одоо энэ уран зохиолыг унших сонны одоо шар мэдээ гэж ярьдаг те шар мэдээ унших. Зүгээр одоо энэ фэйсбүүкийн элдв бичвэрүүд унших. Энэс ялгааг бол ямар нэгэн үүрэг хүлээхгүй л. Энэ үүрэг нь бол өөрөө далд байдаг гэж боддог. Тэр хүний соён гэгэрүүлэх, хүний сэтгэл санааг ариусгах, хүнд юм бодуулах, нийгмийнхаа дутагдал доголдлыг илчлэх, болж өгөхгүй байгаа юм гаргаж ирэх. Тэр хүний ёс суртахуун, моралын одоо хэм хэмжээг тодорхойлж байх. Хүн ингэж явах хэрэгтэй юм шүү. Амьдрал ийм байх учиртай. Ер нь явж хүн уран зохиолын магадгүй хамгийн том зорилго бол амьдралын утга учирыг л ойлгох, амьдралын утга учирыг эрен хайх. Тийм үйл явдал гэж боддог. За манай нэрд судлаач шүүмжлэгч Эсийн хоёр гэдэг одоо Монгол Улсын их сургуулийн багш юм судлаач хүн байдаг. За би тэр хүний бас шүүмжүүдийг унших дуртай. За тэр хүн нэгэн шүүмжтэй орчин цагийн утга зохиол болон квант физик одоо шашин за тодорхой хэлбэл буддын шашин 3 бол маш их ойртон айлсж байгаа тухай нэгэн шүүмжтэй бичсэн байдаг. Үүний учир шатхан бол ердөө л ертөнцийн зүй тогтлыг олох эрен хайх. ертөнцийн зүй тогтлыг олох, ертөнцийн түгээмэл нэг зүй тогтолтой байна. Тэр зүй тогтлыг олж нээж илрүүлэх гэдэг маань ерөөсөө л амьдралын утга учирыг олох гэсэн үг. Ерөөсөө л уран зохиолын одоо явж байгаа хандлага чиглэл маань одоо ч гэсэн тийм байна. Өмнө ч гэсэн тийм эс. Амьдралын утга учирыг л олж нээх. Хүн гэж юм чи амьдраад хайрлаад дурлаад эд жуугаад нийгэм байгуулад бие биенийг алж шатаад эсвэл хайрлаад дурлаад янз бүрийн хийж бүтээгээд ингээ амьдраа яваад байна. Энийний цаана утга учир нь юу байгаа юм байл гэсэн. Энэ бол одоо философи ирэл хайгуулч байсан. За уран зохиолч зохиолын ирэл хайгуул уран зохиолын одоо өөрөө зорж яваа алсын зорилгоч тийм гэж би боддог. Социализм үед яг уран зохиолыг одоо үзэл сурталын хэрэгсэл гэдэг үүднээс ашиглаж одоо намайг магтан дуулах, социализмын одоо сайн сайхныг магтан дуулах, намцгийнхаа хийж байгаа ажлыг магтан дуулах гэсэн ийм үзэл санаа, ийм зорилго байсан. За яг энэ үл ингээ цаг үетэйгээ өнөөдөр өнгөрч ард хоцорсон байна. Гэхдээ тэр уран зохиолыг үүргээс одоо аягаад имээгээд одоо уран зохиолыг үүрэггүй зүгээр уран зохиол бол зөв хин дуртай нь бичээ, хин дуртай нь уншаад ингээ явж яадаг гэж ингэ хэлэх гээд байгаа хүмүүс бол тэр социализмын үзэл суртал болж исэн тэр цаг үеийн тэр нэг ухагтхуунаас айгаад сэрвээд януудаа л гэж боддог. Гэсэн мөртлөө одоо капитализмын одоо улаан туг, капитализмын улаан болон капитализмын одоо библ гэж хэлж болохоор
Айн Рэнд гэж зохиолч номуудыг бол магтаад уншаад байдаг. Тэр ч мөн ялгаа байхгүй, бас л өнөө капиталист гэж өөрийнхөө тэр Америкуудын байгуулсан тэр нийгмэл магтан дуулж байгаа. Тэр нийгмийн сайн сайхан талыг л гаргаж ирэх гэж байгаа тийм зорилго агуулж байгаа шүү дээ. Мөн ялгаа байхгүй, манай социализм үеч гэсэн тийм хэлбэрээр зохиолууд бичижсэн. Яг тэрийн шиг юм байна гэж миний хувьд боддог. За тэгээ уран зохиол бол өөрөө олон зүйлийг дотор агуулж байдаг. Ийм олон гол гориг нийлж одоо ингээд далаа болж байгаа юм шиг тийм агуу сайхан зүйл гэж миний хувьд боддог. Ном унших гэхээр л ерөөсөө уран зохиолыг яагаад унших хэрэгтэй вэ гэвэл уран зохиол өөрөө их олон зүйлүүд дотор агуулж байгаа гэж би дүрмжсэн. Уран зохиол бол дотор бол түүхэн байдаг, философи нь байдаг. Нийгмийн харилцааны байдаг, психологи нь байдаг. Шинжлэх ухаан нь байдаг. Хүн судлал нь байдаг. Ерөөсөө энэ шинжлэх ухааны судалж байгаа бүх салбарууд л өөрөө уран зохиол дотор байдаг, явж идэг. Уран зохиол өөрөө хүнийг сэтгэн бодох, эргэцүүлэх. Одоо өөр илүү сайхан юм руу тэмүүлэх тийм сэтэл өгж яадаг. Ийм их агуу сайхан чанартай зүйл гэж боддог. За ингээд зохиолоос ярианаас хайлаад хаамаг болтер явчлаа. За тэгээд төгсгөлд нь хэлэхэд энэ зохиолыг уншсан хүмүүс нь дахиж нэг уншаарай. Уншаагүй хүмүүс нь уншаарай. За Тэжээвэр гэж энэ туужийг уншаагүй хоцорсон байх юм бол та бас их сайхан юм алдсан мэт. Тийм харуулсал хожим төрөх үедээ гэж би бодож байгаа. Энэ бол одоо уран чадварын хувьд, бичлэгийн хувьд, дүрслэлийн хувьд, за зохиолын агуулгын хувьд, диалог энэ бүх юмараа л одоо маш их сайхан гоё. Би нэг гартаа мөрөг шиг сайхан зохиолоо гэж хэлсэн төвчөндөө хэлбэл одоо сайхан гартаа мөрөг шиг бүх юм ингээ сайхан тэнцсэн. Бүх юм нь илүү дутуу юмгүй. Хүн уншихад маш их сонирхолтой өгөөч та. Бас дотроос нэг юм загтуулдаг, юм бодуулдаг маш юм гоё ганган зохиолоо. За тэгээ энэ Тэжээвэр тууж маань Дагтаа эвлэлийн газраас эрхлэн гаргасан Нурууган шилмэл бүтээлийн чуулган гэх тэр номд энэ тууж бас 2-3 тууж өгүүлэлгүүд багтсан байдаг. За тэр Дагтаа эвлэлийн газраас эрхлэн гаргасан Тэжээвэр Нурууган шилмэл бүтээлийн чуулган номыг авч уншаарай. Өнөөдөр өнд одоо энэ Тэжээвэр тууж уншаарай. Би та бүхэнд хэлэх байна. За ингээд миний подкастыг сонирхон сонсдог, намайг дэмждэг, надад урам зориг хайрладаг үнэнч байнуудтай маш их баярлалаа гэж хэлье. За миний би одоо утга зохиолоор уран зохиолын тухай намын тэмдэглэл одоо эргэцүүлэл, эсэ, шүүмж одоо янз бүрийн хэлбэрээр бичиж өдөө хөрлөө. Тэгээ цаашдаа ч гэсэн одоо нэгэнт одоо утга зохиолд хайртай хувьд олон ном уншсан хувьд одоо номын тухай буулгыг бүлгэн ажиллуулж байна. За одоо ингээд бас утга зохиолоор өөрийнхөө боловсролыг одоо дээшлүүлэе гэж зорж тэмүүлж яваа. За ингээд соёл урлагийн их сургуулийн багш доктор Батбаяг багшийн одоо уран зохиол бичих, ур чадвар болон одоо шүүмж бичих арга зүйн тухай 3 сарын сургалтанд суухаар бүртгүүлсэн байгаа. Цаашдаа одоо утга зохиолын чиглэлээр бас өөрийнхөө боловсрол мэдлэгийг дээшлүүлье. Одоо утга зохиолын судлал шүүмж чиглэлээр одоо номын дуу сонсъё, өөрийгөө боловсруулъя. Тэгвэл одоо илүү их өрөвдөлттэй, илүү чансаатай юм их болов уу гэж зорж бодож байгаа. За ингээд та бүхэндээ анхаарал татсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар иргэн уулзтал баяр таа.